шаргал цэцгэс хүрээсэн сандалтай Борсанч бүрэнэгээр тэнтэсмэ Дорвихэн хатсан тэрхэн бүдэг хорон Хүлээж байсан битэн өдрий Хүрэн сандал руу ярангүй Ярангүйш байхтаач би мартахгүй Ямар нэг зүйл намайг орхин энэ газар Бүхнийг мартах хүслээ даган хумаа Бүхэл би Хүлээж байсан битэн өдрий Хүрэн сандал руу ярангүй Нисэх мэн дэргэчээ ирдэг байсан Диш байгаа үз бара бачтасан Икидүдэн дарчис шарадхыг харсан Ихичсэн дэлэг би өвөд бүр хадасан Хүлээж байсан битэн өдрий Хүрэн сандал руу ярангүй Хүлээж байсан битэн өдрий Хүрэн сандал руу ярангүй Нисэх мэн
Баярлалаа. Баярлалаа үргэлжлүүлсэн маш баярлалаа. За компс хамтлаар юу байна? Сайхан юу байна? Бид гур бол сайхан нам 50 гэдэг шиг л байна да. Гэхдээ мэдээж чиний асуусан асуултны хариулт бол ойлгомжтой дуу хийж гэнэ үл гэсэн утга баг тий. Тэгэхээр бид гур бол ерөнхийдөө шинэ уран бүтээлтэд орцсон явж байна. Тэгээ ер нь ингээд бас нэг хүнд хугацаа хэлэх бол айгүй хэцүү юм байлаа. Тэрэндээ хүрч чадахгүй болохоор тэгээ ер нь бол ямарчсан тэгэл шинэ зүйлүүд рүү орцсон явж байгаа. Тийм мэдээж нөгөө нэг шинэ дуу мэдээж хүлээж байгаа. Гэхдээ бас комп самплыг яг яаж байгуулагдсан тэгээ анхны түүхийг бас мэдхийг хүсдэг хүмүүс байгаа. Тэгээ та хэд ч манай гур болохоор аюу даруухан хүмүүс шүү дээ тий. Тэгээд бас нэг хамтлагийнхаа гишүүдийг танилцуулаа. Тэгээд ер нь нэг анхныхаа гоё түүхээс бидэнд тоолцуул сонирхолтой байхаа. За манай бөмбөрчин Дүлгүн. Тэгээд манай бейс гитарчин Золоо. Тэгээд би дуучин Бэлгүн. Тэгээд ийм 3 хүний бүрэлдэхүүнтэй. Ер нь гуруулаад одоо яг 10 жилдээ тийм сонирхлоор хамтлагууд тоглож ирсэн. Яг одоо юу гэдэг чинь бид гуруулаа нийлсэн гэдэг юм бол 12 онд 2012 онд нийлсэн. Тэгэл яг нэг тийм бүх одоо хүсэл нь ч юм уу нэг таарсан давтсан 3 нийлсэн гэж ойлгодог. Тэрнээс хойш ер нь тэгэл хиймээр байгаа дуунууд хүрмээр байгаа амжилт ч юм уу те. Тэгэл тэр бүх зүйл нь нэгдэл тэгэл нийлсэн 2012 онд нийлжсэн. Тэр нөгөө нэг хүсэл нэг зүг рүү гэдэг шиг тэрнээс үүдээд компас гэдэг нэр өгсөн үү? Эсвэл өөр зүйл байгаа юу? Үгүй компас бол ерөөсөө тэр үед нэг тийм гой санагдсан л үг тий. Түүнээс л одоо юу гэдэг чинь хин нэгэн зүг чиг бол заах гаагүй. Тий. Заримдаа хүмүүс нас нэг жоох хэтрүүлээд одоо юу гэдэг чинь Монголын хөгжмийн одоо юу гэх юм нэг заах гэдэг юм байгаа байхгүй. Тийм бол амбиц байхгүй. Зөв өөрсдийнхөө хүсэж байгаа хөгжмөл тоглохыг хүсдэг. Хинт ч юм заах гайгүй тэгэл. Тийм. Баярлаа. За. Дараагийн дуу ямар дуу вэ? Бид гурав хуучны болор гэж одоо хамтлагийн дууг шинжилж найруулж дуусан байдаг. Эпилог гэж дууг маш гоё одоо ер нь маш хүнд дуу гэх юм. Үгүй нь одоо жишээ нь бид бүхний мэдих Чайнам гой зохиосон байдаг те. Тэгээд ийм оршил гэж байдаг бол одоо төгсгөл гэдэг одоо эпилог гэж хэлдэг юм байлаа. Тэгээд энэ дууг та бүхэнд зориулъя. Жилийн хугацаа 2 сартай билээ. Жирийн цаг 2 таатай билээ. Жинхэнэ дурлын айган чимсний дарс дүргэн чимиш тамшаасан думэн Оргахантын хорон цэцгэстэл байдаг юм. Ойрох гамтын хорон
жилийн дастаг бидээ Ойрлын гангар шазан Усан өлмэс дүргэн Оруулж игээсэн домэн Арван хоёр нуглаатай Баяртай хангар мэн Би чадлын шугар Барайхан билмичээ Бүжил шумбад явдаа Насны мэн намаа Нарсан juan гарби Нарлыг халын тэнгэртэй Ганхсигэн очуда Баяртай хангар мэн Би чадлын шугар Барайхан мэдмичээ Бүжил шумбад явдаа Насны мэн намаа Нарсан juan гарби Нарлыг халын тэнгэртэй Ганхсигэн очуда Баярлалаа. За баярлалаа. Өстой баярлалаа. Комп самплыг авчих гэж бас нэлээд болсон тий. Би бас зөндөө бичсэн. Дэлгүүр мөртөөр зөндөө бичээд тэгээд яг хизээ орох цаг хугацаагаа яг тогтож чадахгүй байгаадсэн тий. Тэгээд бас яг дараа 7 хоногт болох одоо пикник фестивалийн артист байгаа. Тэгээд тэр фестивалийн одоо хүлээлт юу байна? Ер нь тэгээд бид гур ямар нэгэн тийм задгай фестивал дээр дуулах маш их дуртай. Миний хувьд бол яг тэгдэг юм яг задгай салхитай бас яг ингээ тэнгэр харагдаад ч юм уу те. Яг ийм зүйл дээр яг ийм орчинд дуулах бол хамгийн гоё байдаг. Тэр өдөр яг ингээд тийм өөрсдийнхөө хамгийн одоо гоё мэдрэмжүүдийг хүмүүстэй одоо хуваалцаж одоо ингээд цацна гэж бодож байна. Тэгэхээр тэнд одоо юу гэж миний хоолой ч өөрөө гэж магадгүй те. Магадгүй манай хоёр ч бас арай өөр тоглож магадгүй. Тэгэхээр яаж ч мэдэхгүй нэг тийм өөр хүч юм мэдрэгдээ. Тэгээд нэг энэ 14-ний пикник фестивалыг болохоор M-Music зохион байгуулж байгаа. Тэгээд BDD хувьд ч гэсэн нэг юм олуулаа бөөнөрөө цуглах те нэг тийм боломж үүсэж байгаа юм шиг санагдаад байгаа. Амар олуулаа. Маш олон хамтлаг дуучид байгаа. Тэгээд бас яг энэ дугаарын хүрээнд M-Music-ийн хамт олондоо баярлалаа гэж хэлье. Яагаад гэвэл те бидний нэг дуу хөгжмийг ингэж нэг үнцэнтэй болгож байгаа байгууллага баярлалаа. Одоо чинь ингээд манай нөгөө нэг амьд хөгжмийн одоо community гэх юм уу те одоо нэг юм хүмүүс чинь яг нэг тэр болгоо ингээд ойр хойрхон уулзаад чаддаггүй те. Гэхдээ ингээд уулзах аягүй гоё байдаг те. Бид нэр одоо цөөхөн хэд удаа жилдээ нэг уулздаг. Тэгээд бас ийм боломжийг одоо олгож байгаад маш их баяртай байна. Тэгээ сайхан найзуудтайгаа, андууттайгаа, ах нартайгаа уулзаж сайхан пи уугаад те. Тэг оройг сайхан өнгөрөе
гэж догдолж хүлээж байна. Дараагийн дуу нь ямар дуу байна? Дараагийн дуу салхи гэдэг нэртэй дуу. Тэгээд дуулах дуртай гэсэн ч тий. тий. Тэгээд энэ салхи гэдэг дууг яг нүүрлүү ингэ салхи хүлээж явах дуулах хэвээр амар гоё. Тэгээд энэ дуу маань болохоор нэлээд бүр эрт гарсан хамгийн баг ихний дуунууд юм бас нэг баг. Гэхдээ цацагдахтаа бол нэлээд сүүл цацагдсан. Тэгээд бас нэг юм киноны саундтрак энэ төр болоод тэгээд хүмүүст их хүрсэн л дээ. Тэгээд энэ дууга та бүхэн зориулъя. Салхи гээд. Тэгээд бид бүхэн одоо ингээд ийм битүү газар байгаа ч гэсэн та бүхэн аль болохоор салхийг мэдрэхийг хүсээрэй. Чиний үсийг хийсгэн эрхлэх дуртай Чимээгийн дундуур зугаад ах тэр салхи Бодлоос салан ядсан үгсийг булаагаад Халаас хол руу зүхтангүй дээ Сэдэг шам дээр чад зүрхэн чим дуулгаар тод шивнэн Сэдэг шам дээр чад зүрхэн чим дуулгаар тод шивнэн Гарын сада гарсад өнгөрнө Ганцхан чамд хүрхээр тэр салхи Тэнгэрээс илгээсэн элчиг ирээ Тэсэн яцсан мэт яран хийслээ Сэдэг шам дээр чад зүрхэн чим дуулгаар тод шивнэн Сэдэг шам дээр чад зүрхэн чим дуулгаар тод шивнэн Тод шивнэн Сэдэг шам дээр чад зүрхэн чим дуулгаар тод шивнэн Сэдэг шам дээр чад зүрхэн чим дуулгаар тод шивнэн Салхи чам дээр очоод зүрхэн чин дуулгаар тод шивнэн Тод шивнэн Баярлалаа. Комп самплын дараагийн одоо шинэ цомог ч юм уу шинэ дуунууд нь илүү ямархуу өнгө төрхтэй байгаа вэ? Өөрчлөлтүүд нэмэгдэж байгаа юу? Нэмж байгаа зүйлүүд нь юу вэ? Эсвэл хасж байгаа зүйл нь юу вэ? Хасж байгаа л их юм байна да. Одоо юу гэдэг чинь би дуурын нэг нас жоохон яваад ирэхлээр анх дөнгөж хөгжим тоглоод ч юм уу ингээл хандлага байгуулалт явахад тэр нь илүү их одоо харагдах сонсогдох байдалтай
татагддаг байж л те. Одоо бол илүү энгийн зүйл гоё байд юм байна. Заавал маш гоё ганган тийм лаг дууралттай хөгжмөнтэй байх шаардлагагүй. Зүгээр энэ хөгжим угаасаа л ингээл ийм энгийн гоё байвал гоё байд юм байна гэдгийг л одоо ойлгож байна гэх юм уу? Тэгэхээр ерөнхийдөө нэг тийм стил скол одоо нэг юм шинэлэг зүйл мөл гэдэгт бол нэг одоо татагдахгүй баг. Гэхдээ мэдээж манай хамтлаг одоо synth pop гэдэг урсгалаар хийж эхэлсэн хамтлаг учраас мэдээж одоо юу гэдэг чинь нэг юу стилийнхэн одоо тэр онцлогийг шингэхээс өөр аргагүй. Тэр нь мэдээж маш онцлог дууралт ч юм уу саунд байх хэрэгтэй гэдэг юм өртөө гэх юм. Одоо тэрнээс өөр арга байхгүй. Гэхдээ мэдээж тэр яг үнэхээр бүхэл одоо юу ч утгаараа бол маш энгийн байна л гэж бодод. Coldplay Chris Martin яг нэг ярилцлаган дээр яатсан байхгүй юу? Ярьсан байт юм байлээ. Нөгөө нэг Coldplay хамтлагийн эхний цомгууд болонгууд нөгөө нэг сонсдог байсан хамтлагуудынх нь инфлюенс нэлээд орцсон. Тэгээ ингээд нөгөө хамтлагч ингээд 3 4 цомог хийгээд ч юм уу те 2 цомог ч юм уу. Тэрний дараа нь ингээд нөгөө өөрсдөө ойлгоод те. Тэгэхээр илүү дараагийн гарах юм нь яг жинхэнэ компс ч юм уу байх нэ. Энэ 3 залуугийн яг ертөнц байх юм болов уу гэж бодлоо. Зүг. Үгүй сайн мэдгүй шүү дээ бас бид нэр өөрсдөө бас яг өмнөхөр олсон ч юм билүү гүү ч юм билээ те. Одоо өнөөдөр чинь бодож байгаа зүйл жилийн дараа өөр ч юм билүү тийм үстэй. Сайн мэдгүй л. Тэгэл үзье тэгэл та бүхэн сонсгоол үзье. Компс хамтлаг угаасаа ингээд ихэнд гаргаж исэн тэгээд ер нь гаргасан бүх доонуудад нь л ингээ хайртай хайрлаад явж идэг. Тэгэхээр дараагийн доонууд нь шинэ доонууд нь гоё доонууд гарах хаа. Баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. За дараагийн дуу та бүхэндээ чамааг анх гэдэг нэртэй зориулъя. Энэ дуу маань болохоор манай шүлгийн манай дэлгөөнөө битсэн. Яагаад битсэн бэ гэхээр мэдээж бас одоо нэг охинд одоо дурлал битсэн баг. Чамааг анх твэрхэд ямар байсныг чи мэдхүү хайртайг хэлхий чинь ямар байсныг чи мэдхүү анх хөтлөлцөөд явж байхад ямар байсныг чи мэдхүү өөрхөнийгч биш би чамайг анх унсан харин гинэ шатсан би зөвхөн чамайг бацсан үр датхан би гараас чиний гараас сатхан чимээгүй Захсан хойдэ хизээч тавихгүй гэж зүрхэндээ чивэнсэ би чамайг анх унсан би зөвхөн чамайг бацсан үр датхан би гараас чинь сэтгэл рүү чинь би өнгийгүйч чи намайг архихгүй чинь би мэднэ надроны хараад инээсээ ганцхан чамдаа хайртай
чамайг анхусан харин энэ зүрхало шатсан би зөвхөн чамайг бодсон үр датхан би гараас чинь үр датхан би гараас чинь баярлалаа. Энэ чамайг анх гэдэг дууны клип нь нөгөө нэг UBS Music Awards-ийн шинэлэг санаатай клип юу хийн нэг тийм анимац шалгарч ирсэн дээ. Тэгээд нөгөө нэг хоёлаас өмнө нэг ярьж ирсэн дээ. Юу гэдэг Монголд нэг юм гоё awards ч юм уу те. Music Awards болдог бол илүү ингээд урам зоригтойгоор ч юм уу ийм дуунуудаа хийндэ гээл те. Тэр шиг яг өнөөдрийн дугаар дээр бас M-Music бас ингээд нөгөө бидэртэй хамтарч ажиллаж байгаа холбоотой те. Тэгэхээр бас яг тэр зүйлийг бас ингээд сэтж хийгээсэ гэж бодож байна. Тэр талаар чиний үнцэг юу байна? Яг үүндээ одоо юу гэдэг чи хөгжим гэдэг ч юм уу эсвэл урлагийн одоо айлч салбар яг одоо тэр тухайн бүтээгч нь одоо ингээд юм чухал юм шиг боловч яаж мэдгүй гадны нөлөөний заавал хэрэгтэй байгаад идэх те. Ер нь ямар ч газар хэнд ч гэсэн. Тэгэхээр бид одоо амар авьяастай гоё дуунууд хийгээд байгаа ч гэсэн энэ одоо өрсөлдөөн гэдэг ч юм уу эсвэл нэг юм зүйл хэрэгтэй юм шиг надад санагддаг. Дээр үед болоо бидний хүүхэд байхад л одоо пентатоник гэж байдаг гэсэн те. Тэгэхэд одоо ингээл тэрний нөлөөгөрч байсан юм уу? Ер нь нэг тийм их л маш тийм өрсөлдөөнтэй. Тэр өрсөлдөөнүүд нь одоо юу гэдэг чи их чанартай. Одоогийнх шиг одоо юу гэдэг чи ингээл нэг юм бид нэр одоо хүүхэд байхдаа тийм одоогийнх шиг тийм сонь дуунд сонсч өсөөгүй те. Одоо юу гэдэг чи мэдээж одоо хүн ямар дуу хийх нь ямар клип хийх нь одоо хүний одоо ирэх. Гэхдээ бид нарыг одоо хүүхэд байхдаа л тийм дуу бол үнэхээр байдгүй байсан те. Ихэнх нь чанартай байдаг гэсэн байх гэж бодоод байна. Тэгэхээр би одоо юу гэдэг чинь бидний нэг тийм орон бүтээлийн чанар баг тийм зүйлээс бас яаж хамааралтай байж магадгүй. Тэ. Хит бас одоо би одоо ингээд ийм дуу ижлээ тэгэл сонс хамаагүй гих хин хайшин тэ. Гэхдээ мэдээж энэ чинь ингээд нэг юу байгаа шүү дээ тэ. Тийм тэгэхээр яг тэр тийм зүйл байвал илүү гоё бид хэд нэг ойлгож байгаа хаа. Тийм. За тэгэхээр ер нь маш их баярлалаа компсийнхандаа баярлалаа. Тэгээд ирсэн бүх хүмүүстээ бас баярлалаа. Тэгээд дараагийнхаа ажлуудад нь амжилт хүсье. Тэгээд сүүлийн дуу нь ямар дуу байгаа вэ? Үлцэн ирсэнд баярлалаа, маш их баярлалаа. За баярлалаа. Дараагийн дуу болохоор бид бүхний түрүүнд ярьсан манай хамтлаг бол synth-pop хамтлаг. Тэгэхээр яг энэ стилийг одоо юу гэж ингээд заавал хадгалж ингэж барьж дараагийн үед нь өгөх ёстой тийм үүрэгтэй хамтлаг. Тэгэхээр энэ манай хамтлагийн цус хорог шиг нэртэй дуу байгаа. Тэгээд бас л олон жилийн өмнө хийгдчихтэй. Тэгээд энэ дуугаа та бүхэн зориулъя. Бүгдээрээ 6 сарын 14-нд найз нөхдөдтэйгөө гэр бүлээрээ те бүгдээрээ Sky Resort дээр маш гоё өдрийг хамтдаа өнгөрөөцгөөе. Энд дуулж амжаагүй дуунууд бас дуулна. Тэгээд
яг сайн мэдэхгүй хэд үр цайдаг нарнаас илүү бүдэг гэрэл таалагддаг шанжан бисүгэр нийстэй шүхрээр бацаа дошоо шалгуудлаа би хүн биш шөнө байдаг шашуунаас намайг асуугаарай өглөөний тухай би дундаа дуулдаг өглөө ир босдоггүй яг сайн мэдэхгүй намайг хэд үр цайдаг нарнаас илүү бүдэг гэрэл таалагддаг яг сайн мэдэхгүй би хүн биш 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 Баярлаа. Бүгд маш баярлаа. Үлдсэн ирсэн. Тэгээд бас хугацааг хамтдаа өнгөрөөсөнд маш баярлаа. Баг таргийнхандаа ажлын амжилт хүсье. Маш гоё. Бас Монголд бас дутагдсан дутуу байгаа нэг зүйлийг нөхөж байгаа та бүхэн. Тэгээд M-Music-ийнда бас баярлаа. Тэгээд бүгдээрээ 14-нд бас гоё илүү бас гоёор уулзцгаая. Маш баярлалаа. Маш баярлалаа. Бүгдээрэнд нь баярлалаа. Компс хамтлаганда баярлалаа.